За нар мандах гэрэл зургийн хоббигоо бүр бизнес болгоод амжилттай хөгжүүлээд өнөөдрийн түвшинд маш олон хэрэглэгчтэй, үйлчлүүлэгчид нар устдыг бол маш сайн таньдаг болсон байна те. Байгууллага хамт олноороо гэр бүлэрээ, найз нөхдөөрөө бүгдээрээ зураг авахлаад бүр сайн мэддэг болсон. Одоо энэ тэнд очиход танаа альбом, танаа фото зургууд байж ин л та. За хувь хүний өөр бас ямар хоббитай вэ? Гэхдээ тэгэл хобби ч одоо бас нэлээд олон штэ. Юмд л зүгээр нэг өөрийгөө сордог. Тэгээд завтай мó гэхээр завгүй. Ер нь хүмүүс өнөөдөр нэг нийтлэг яриад нэг тийм байгаад байна штэ. Завтай юу гэхээр завгүй. Завтай мó гэхээр завтай. Нэг тийм сонирхол одоо яг завгүй юм шиг. Ерөөсөө нэг яах гэдэг нь мэддэг. Тэгээд яг одоо сүүлийн үед бол нэг хагас жил нэг морин өөр сонирхож эхэлж байна. Яг жавхтаас хөгжим бол одоо үнэхээр тэр сурахад бэрхшээлтэй, хүндрэлтэй одоо тэр би хөгжимчин хүмүүсийг бол одоо үнэхээр бахархаж байна. Хөдөлмөр маш их хөдөлмөр байд юм байна тий. Итвэх зүтгэл өндөр байна шүү дээ тий. За өөр ямар сонирхолтой вэ? Гэхдээ яг найз нөхдөдтэйгээ бас алхана. Бас уулын хайкинг. Гэхдээ одоо нөгөө айхтар өндөр уулуудад бол авихгүй. Ойр зүрэ одоо нөгөө ойрын зайны алхалтай одоо бол ер нь амралтын өдрүүдэд хийх сонирхолтой тий. За хараад дандаа залуучууд ажилтдаг юм байна. Бүсгүүчүүд байна. Манайд ч одоо хоёр л эмэгтэй хүн байгаа шүү дээ ер нь тий. Бага юм тий. Мейкап их үү тий. Гэхдээ одоо нөгөө санхүүгийн хүн байна. Үйлчлэгээний хүн байна. Мэдээж залуучууд ер нь зүгээр ирч хүчтэй нөгөө харилцаа суурцсан гэдэг юм уу. Яг нэг манай дээр бас нэг тийм ер нь их хвчлэн студиудыг ажиглахаар бас нэг тийм гендрийн юмнууд их харагддаг л да. Одоо магадгүй одоо энэ дээр нөгөө зураг чимэглэлийн ч юм уу дахиад одоо дизайны ч юм уу одоо яг тэр чиглэл рүү эмгтэй хүмүүс бас их төлхөө хэрэгтэй байна даа гэж би бас бодож байсан. За би танад ингээ доор зургууд чинь ингээ ажиглаж байхад миний огт мэдэхгүй нэг одоо шинэ технологи гэдэг юм уу нэг тийм зураг байна. Тэр нь одоо юу гэхээр их гоё хос зураг авахлаад тэр нэг бидний мэддэг нөгөө фото зураг биш ингээд юм төвгөр халаажтай тий тэгээд тэр одоо 3D юм бахалта би бол мэдэхгүй мэрэгжлийн технологи авд мэдэхгүй тэр нь бүр ингээд төмбөж гарч тэгээ байрахаар бүр тэмтрэгдээд баг шүр шиг тий совд шиг ингээд байгаа байхгүй тэр энийг Монголд хийдэггүй байх гэж би бодоод байгаа энэ одоо ямар учиртай ямар шинэ технологи вэ энэ манайд л яг нэг тийм шинэ содон юм шиг боловч зүгээр нэг алин хэмжээний гарцсан технологи байхгүй тэгээ манайх студ болохоор яг нэг байнга л одоо юмн дээр бас нэг түүчэлэх юмсан шинэ соргыг оруулж ирэх юмсан гэж ер нь бол их зордё. Тэгээ зүгээр нэг манайхны нэг тийм хэрэглээний ч юм уу зүгээр нэг соёлын ч юм уу тийм ялгаа энэ дээр ажиглагддаг энийг нөгөө нэг бүр одоо нэг дэлгэрсэн хойно нь одоо сонирхдаг ч юм уу тий. Тэгээ шин анзаардаггүй ч юм уу. Шин технологиуд ер нь бол маш их гарч ирж байна. Эх 100 гэхэд одоо таны яриад байгаа шин технологи гэж манайх орж ирээд эндээ хийх боломжтой. Өөрөөсөө бүр ингээд үйлдвэрлэх одоо нэгсэн хэвлүүлэхийн тулд өөр тийш авч явж гин гэсэн үг тийм. Тий одоо бол яг нөгөө гаднаас л орж ирээд байгаа шүү дээ. Одоо Солонгосоос Хятадаас орж ирээд байгаа. Энийг бид нар бас эндээ нөгөө орчиндөө одоо магадгүй одоо та нэг захиалга өглөө гэдэг тэгэхээр тэр удах одоо гадагшаа явуулах хэрэг ч удаа шүү дээ бас. Цаг хугацааны үед одоо цаанаа хийгдэнүүд нь наашаа тээвэртэй удаа маш их ажил болж байгаа. Тэгэхээр энд одоо та шууд надад одоо өнөөдөр захиалга өгөөд 3 хоногийн дараа авдаг байвал одоо маш гоё шүү дээ. Тэгэхээр нэг үйлдвэрлэлийг одоо нэг нутагтаа одоо нөгөө нутагшуулах юм бол цаг хугацааны үед хэмнэлттэй. Цаг хугацааны үед одоо маш их хэмнэлттэй давуул да. Тэгээ магадгүй одоо нэг гадагшаа юм захиалцсан таалагдахгүй байвал яах. Энд байх юм бол шаардлага гарвал яах юм тийм. Энд байвал одоо бас арай өөр хэлбэр шүү дээ. Эрийг засаж хэлж болно гэсэн үг. Түүнээс гадна бидний одоо мэдэхгүй бас өөр ямар шин технологиуд вэ? Гэхдээ одоо альбомнууд ч бол одоо айхтар болсон байна шүү дээ. Дэлгэцэн дээрээ одоо юу тавина? Дэлгэцтэй байна одоо нүүрэн дээр альбомны нүүрэн дээр. Тэн дээр одоо магадгүй одоо яг хормын хосод зориулсан клип нь явж гин дуу нь явж гин. Зүгээр альбом дээр юу? Тий, хэдэн мянган зэрэг одоо нөгөө тэгээд давхар нөгөө дуу клип нь яваад байгаа шүү. Дахиад одоо нэг оюутнуудад зориулсан альбом гэл тэгэхээр одоо бас зүгээр нөгөө альбом ингээд нээхээр дуу явдаг бас байна. Дотроо нэг 20 дуу багтаачдаг. Магадгүй одоо хонхны баярт зориулсан альбом байх юм бол хонхны баярын сэдвтэй гоё дуунууд байвал гоё. Хормон дээр хормынх байвал одоо хайрын тухай гоё дуунууд байвал зүг. Найз нөхдийн альбом байх юм бол
одоо андын сайхан дуунууд байдаг ч юм уу тийм хийгээд өөрчлөлт авах тийм боломжтой байна. Технологиуд бол маш олон байна. Ер нь үнээр гайхамшигтай тий бид нар одоо яг тэр одоо 8 төгсөжсэн 10 төгсөжсэн үеийн одоо нөгөө зурагч бол ерөөсөө нэг тас хар юм. Тийм 16 хэмжээ тий. Нэг хар цагаан тэгэл болоо бөөнөр толгойн ингэсэн доор нэр бичсэн тэгэл дуусаа. Ерөөсөө тийм юм шүү дээ. Одоо тэгсэн чи бараг л юу вэ? Тий гайхамшигтай нөгөө янз бүр гоё болцсон юм байна. Тий бараг үлгэрийн ном үзэж байгаа юм шиг тий үнэхээр бараг тэгээд хөгжим явна гэхэр чинь үнэхээр цаг үед технологи дэвшлэгж үнэхээр гайхамшигтай юм. Тэгээд тэр бүхнийг ингээд өөрийн болгоод өөрсдөө бас хийж ингэдэг чинь үнэхээр сайхан бас л дэвшил шүү дээ тий. Тийм дэвшил. Энд чинь мэдээж одоо нөгөө цаг хугацааны л одоо нөгөө хэрэгцээ шаардлага юм уу да тий. Тэгээ энэ нь болгонтэй нөгөө бид нар ер нь хөл нийлүүлж гинэ гэдэг л одоо яг нөгөө бидний гол зорилго. Цаг үе мэдрээл өөрийнхөө салбарын бүхнийг мэдээл ингээ явж байгаа чинь хоцрогдохгүй хаягдахгүй дампуурахгүй л гэсэн үг л дээ тийм биз дээ. Одоо өчнөө гэр зургийн студ дээ шүү дээ. Тэднээс ялгархын тулд тэднээс илүү онцгой байхын тулд яг нөгөө энд байгаа хидтэйгээ нөгөө өрсөлдөх биш л дээ. Ер нь зүгээр хүмүүсийн одоо нөгөө хэрэглээ шаардлага тий магадгүй одоо технологийн хувьсэл нь одоо бас аль чиглэл рүү явж байгаа. Зураг авахулах одоо стил жанр ч гэсэн өөрчлөгдөв л шүү дээ. Одоо хуучин бол одоо яг өвдөн дээрээ гараа тавиал хоёр хөлөө нийлүүлээд яг ихсүүдээс харуулсан газарч байсан, гэр бүлж байсан, ялгаа авахгүй л ахуулдаг байсан. Эн чинь бол бас л дахиад нэг хувьслын шатандаа л яваад байгаа шүү дээ. Дахиад энээс цааш одоо дахиад одоо бас юу болох юм? Бас л одоо тийм сонирхолтой байхгүй. бид нар чинь жоохон бахад нөгөө бид нарыг чи ээж аав тэгээд найз нөхдүүд нь ялангуяа гадаадд сурцсан тэр үед бараг л өнгө зураг тий бор тэгээд гол нь аюу цагтаа цагаа ингэ тавьж байгаа ингээл тэр бас нэг зохиомжлсэн байгаа юм да тий. Тэгээд тухайн үед одоо тэр Югослав үдэрт ч юм бол яг тэр технологи ч юм бол бас их гоё шүү дээ. Хальсан дээр авчаад хальсан дээрээ дахиад нэмээд боддог байсан байгаа байхгүй. Өө тэм тэр жоохон бордоо улаан дуу явцсан тий. Тэгэл одоо мэдээж одоо тэр нүүр мөрн зүгээр цэнцэс нүүртэй байгаа шүү дээ. Тухайн одооны бараг фотошоп шиг ийм гой зал байсан юм тухайн үед хальсан дээр хийдэг гэсэн байгаа байхгүй. Яг нэг одоо будаа шуухтай яг л одоо фотошоп дээр өнөөдөр нэг ширхэг батхыг яаж арилгах яг тэрнтэй ажиллах тэгж ажиллах гар ажиллаа хийдэг гэсэн байна. Тэр их сайн бас тий. Тэгэл гоё цаг магаан гэсэн айгүй гоё залуучууд гоё зураг авахулсан. Одоо ч гэсэн даа ер нь энэ видео цахим хөгжил гэдэг чинь маш мундаг байна тийм ээ. Хүнийг гэж өөрчлөөд нэг хэсэг бол нөгөө зургнуудыг чинь ингээл ерөөсөө очрлж байгаа л угаалгадаг байсан шүү дээ. Хэдэн зуугаар нь л хүмүүс угаалгадаг байсан. Альбомд л хийгээд үйдэг гэсэн. Одоо тэгж байгаа хүн ер нь байх болсон байгаа. Тэр дахиад бас л нөгөө одоо таблет уу одоо гар утсаараад ирэхээр нөгөө тэрний хэрэгцээ шаардлага дахиад хөгжиж байгаа. Нөгөө альбомыг оруулж байгаа технологи болоод эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээ гар утас нь алга болчихвол бүх зураг нь алга болчиход хэдэн жилийнхэн нөгөө гэр бүлийнхэн зураг нь алга болцсон гэж гомдоод яваад байгаа хүмүүс байна бас. Тэгэхээр бас зорж гэр бүлийнхаа зургийг авахулах ёстой юм байна гэж ер нь ойлгоод байгаа шүү дээ. Тий. Нөгөө яг хөө зорж авахулах угаалгах хоёр ч бас өөр л дөө. Авахуулаад угаалгаад харин тий. Бүр ингээд хоймортой залгах тий. Тэгвэл хичнээн гой зураг авахуулаад устчаад мө зураг утсаа алгалгачаад ингээд юу ч болцсон. 5 жил өнгөрцөн 5 жилийн өмнөх хүн гэдэг чинь 5 жилийн дараах тий цаг хугацаанд царайцны үед шал өөр болцсон байгаа байхгүй юу? Тэрстэй харамсал. Давтагдчихгүй тийм ээ. Дахиад тэр үед очиж чадахгүй шүү дээ. Тэгэхээр гэрэл зургийг бол ялтчгүй угаах хэрэгтэй байна. Хадгалах хэрэгтэй байна. Угааж гоё хадгалах нь чухал шүү дээ. Тэрсэл хүний амьдралын түүхийг бичээд байгаа байхгүй. Түүхээл хадгалж явах хэрэгтэй байна гэж ойлгоод. Хүсэл өөрийнхөө хоббиг тэр болгон ажил хэрэг болгоод тэр зэсмээ бүр амжилттай авч явна гэдэг бол маш их нөгөө цаг хугацаа, хүч хөдөлмөр тий төсвөр төвчээр өөхгүй их зүтгэл байдаг л да. Тэгэхээр чиний хувьд бас л өөрийн гэсэн хоббигоо одоо өнөөдрийн амжилтанд хүрэх чадсан байна тий. Маш олон бас ардаа залуучуудыг ажилдаа орлоготой байлгаж чадчихна. Хүн болгон бас тэгж чаддаггүй. Ягаад гэвэл энийг ч сонирхол, тэрийг ч сонирхол тэгээл хаяад идэв. Тэгээд насны эцэстээ хүрсэн амжилт тий хүрсэн төвшин гэж байдаггүй л тий. Тэгэхээр нар мадах өөрийнхөө ингээд амьдралаас ч тэр өөр хүмүүсийг хараад ч тэр залуучуудад зориулаад бас нэг хэлмээр санагдаж байгаа үг байгаа ах гэж бодсон. Одоо би ч нэг айхтар нэг хүнд нэг сурах юм чи. Манай ээж энийг хэлдэг юм байт. Юмд хэмнэлттэй бай. Хэмнэлттэй бай гэдэг чинь бол одоо бүх юм дээр хэмнэлттэй байна. Цагийн хугацаанд дээр хэмнэлттэй бай. Мөнгө байгаа бол мөнгөндөө хэмнэлттэй бай. Өөрт байгаа бүх зүйлдээ л одоо тийм ер нь бол хэмнэн одоо цаг хугацааг хэмнэн гэж ер нь зүгээр хэлдэг. Цэгцтэй бай гэдэг. Цэгцтэй бай гэдэг нь болохоор одоо ажиллаа хийж байгаа бол цэгцтэй л хий.
одоо ингээл одоо сая таны хэлдгээр ингээл юм өсчээд байх юм бол юм гарахгүй шүү дээ. Би зөв ингээд одоо яг нэг сүүлийн одоо онж одоо хэдэн жил юм бэ. Ер нь одоо хүмүүс бол яг нэг амралтын өдөр амрах хэвээр амралтын өдөр гэдэг байхгүй. Надад бол амралтын өдөр ер нь байхгүй. Тэгэхээр ажилтай ажилтай тийм. Тодорхой за мэдээж одоо эхнэр бол одоо бас тэр нь бас тийм сайшаалтай биш. Аль болохоор тэрийг бас зүгээр ойлгуулна. Аль болохоор цагаарч ял гэдэг. Тийм, аль болохоор нөгөө цаг гаргана. Тэгэл ерөөсөө нөгөө хувь хүний зохион байгуулалт юм уу да. Цаг хугацааны хувьд, ажлын хувьд, гэр бүлийн хувьд одоо бүхий л зүйл дээр. Тэр тал дээр л ер нь зүгээр цэгцтэй байх юм бол ер нь болох болоо даа л гэж бодож байна. Тэ. Цагийн ямиг цагт нь хийгээл тийм Тийм, ээ. цагийн ямиг цагт нь хойш нь тавихгүй. Цаг хугацааг бас зүгээр өнгөрөөхгүй л гэсэн санаа. Одоо ингээл яг би тэр нэг юм яагаад тэр морин хуур саяхнаас ингээд сонирхсан гэхээр би 5 жилийн өмнө одоо нэг уртлын студийг нээчгээд Тэгшиглэнгээс би нэг морин уур худалдаж авахгүй юу? Морин уур сайхан сурнаа гэх. Манай нэг ажлын залуугийн нөхөр нь морин уурч авахгүй юу? Яг нэг 2 өдөр 7 гişгээ заалгаал. Тэгээд тэр чинь нөгөө өмнө яг тийм барьж байгаа хүн чинь шантардаг юм байл. Тэгээ хаждаг байхгүй юу? Нэг мэдсэн нөгөө морин уур маань ерөөсөө манай студ дээр ерөөсөө нөгөө зураг авахулдаг айлуудын арын фон дээр л яваад идэв болцсон байдаг байхгүй юу? Тэгээд тавилга шиг л болцсон. Тавилга шиг болцсон тийм байла. Тэгсэн саяхан нэг тэр нэг нэвтрүүлгээр нэг имээ гарч ийна 80 настай имээ. Төгөлдөр хуурын сургалтанд суусан гэдэг сертификат авчихсан. Оо ямар мунд. Тэгээ имээгээс сурвалжлагч асууж байна. Одоо ингээд та ямар мундаг юм бэ? Яасан гоё юм бэ? Франц гэдэг мөн үү? Тий. Ямар гоё юм бэ? Одоо ингээд юу яаж байна? Ингээ 80 наснда ингээ та ингээ төгөлдрөөр тоглож сурж штэ би танаар бахархаж байна гэж ингэдэг байхгүй. Тий би бас өөрөө бас маш их баярлж байна. Гэтэ нэг зүйлд маш их би юу байна. Бас гомдож байна. Сэтгэл дундуур байна. Яасан гэсэн. Би 50 настай байхдаа би одоо юг төгөлдөр хуур сурыг гэж би бодож ирсэн. Тэ сурж болох байсан шүү дээ тий. Би тухайн үед би сурцсан бол одоо бүхэл бүтэн 30 жил би тоглочих нь шүү дээ. Гэтэ тэргэн бол одоо айх тэр яг мэрэгжлийн болоод барайл биш. Яг тэрнтэй ажиллах юм би яг тэрийг үзчихээд би бодож байсан баг. Яг л нэг эмигийн араас л явж байгаа байхгүй. Бүхэл бүтэн морин хуур сураа даа гэж бодож төлөвлөж авчихад хэр удлаа даа гэж. Тэгээд 5 жил болсон байхгүй. Магадгүй 5 жилийн өмнө сурсан бол одоо би танд айгүй гоё аялгаунд татчих өө суучих хэрэгтэй байхгүй. Харин тэгэхдээ сурахад нас оройтхгүй. Ерөөсөө эхлэе гэж бодсон бол эхлэх хэрэгтэй юм шиг байна. Тэгээ байгаагаар одоо ингээл анх бол одоо бас яг нэг фитнес дээр ч бас нэг найз нөхдөр нийлж их явдаг гэсэн. Тэгэл бас л нөгөө фитнес дээр чи нөгөө нэг юмд нөгөө цэгцгүүгийн шинж байхгүй. Очоод нөгөө хамаа замбараагүй хийгээл нөгөө багш байхгүй өөрөөр ингэж дураараа хийгээл ороо нөгөө цүнхэж тахаа байгаа л тий. Харин тэгээ нөгөө шаарддаг байхгүй тий. Тэгэл нөгөө өөрийгөө алдаг ч юм ерөөсөө нөгөө дараа ямар ч сонирхолгүй болчихж байгаа. Одоо манай нөгөө найз нөгөө хамт одоо яг фитнес анх явж ирсэн найзууд эднэр бол одоо мундаг гоё бие хатаа хөгжсөн. Тэгээ тэмцээнд бэлэн болсон. Цэгцтэй системтэй явж ирсний гавь явахгүй тийм. Тэгэхээр юмд аливаа зүйл нөгөө цэгцтэй байх гэдэг ер нь бол маш хамгийн чухал асуудал юм шиг санагддаг. Ээж чи хэлсэн үг их гоё юм шиг цаг хугацаанд хэмнэлттэй бай. Тэгээд цаг хугацаанд хизээж буцаж эргэж олдохгүй тийм ээ. Хамгийн үнцэнтэй зүйл байхгүй. Тэгэхээр ээж чинь бол үнэхээр сайхан хэлжсэн. Манай залуучууд бас их таалагдсан баг. Надад бол үнэхээр таалагдчихна. Их олон зүйл хэмнэлттэй байх талаар хүмүүс ярьдаг л та. Цаг хугацаа хэмнэлттэй байх хэрэггүй зүйл одоо цаг гаргахгүй байх. Магадгүй одоо хэрэггүй зүйл одоо худалдаж авах шаардлагагүй гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр энэ ч л нөгөө юм юм л хэмнэлттэй бай гэдэг л нөгөө философи яваад байгаа л гэж би ойлгодог шүү дээ. Тийм маш гоё. За Facebook Friends нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Наруу студийг үүсгэн байгуулагч Нар Мандахыг оролцууллаа. За манай эрхэм үзэгчд маань Нар Мандахтай найзлахыг хүсвэл Дөвөрсрэнгийн Нар Мандах гэдэг Facebook хаягаар нь орж танилцаад сайхан найз болж болно. За битүүрийн ярилцлага бол энэ үрээд өндөрлөж байна. Тэгэхээр хамаг бүхэн бороо мэт арилвч харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ гэдэг. Тэгэхээр олон айлын, олон сайхан хүмүүсийн залуу насыг, бага насыг нэгэн цаг үеийн түүхийг бүтээлцэж байгаа чамд уран бүтээлийн өндөр их амжилтыг хүсье. Эрүүл Батаршгэ баярлаа. За Facebook Friends энэ цаг үеийн маш ажилсаг тий хичээнгүй өөрийнхөө хоббид үнэнч байгаа
ийм шаргуу дайчин залуучуудыг оролцуулдаг гэдгийг та бүхэн мэднэ. Дараагийн зочин маань ч гэсэн маш сонирхолтой нэгэн байх болно гэж бодож байна. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.